Уулуурхаан бүтээгдэхүүн шатхуун тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн дац 44 тонноос хэтэрсэн тохиолдолд авто замын чанарт нөлөөлж эвдрэл гэмтэл үүсдэг гэдэг байна. Тэгвэл эрэх давааргаас говийн бүсийн чиглэлийн уулуурхаан тээвэрлэлийг зогсоож хяналтыг эрчимжүүлэхээр болсон байна. Цаашлаад дац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглож төр саатуулах хүртэл арга хэмжээ авах юм байна. 44 тонн жинтэй стандарт яагаад ийм одоо байдгүй гэхээр энэ бол энэс хэтэрсэн одоо жин тонтой ач бол ялангуяа авто замын эвдрэлд бол маш их нөлөөлдөг. За авто замын одоо эвдэрлээс гадна бас одоо энийг зайлшгүй хэлэх ёстой асуудал бол ялангуяа одоо нийтийн хэрэгцээний зам учраас нийтийн хэрэгцээний зам дээр оролцож байгаа бүх хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслүүд замун одоо хүмүүсийн амь нас хохирох за эд хөрөнгөөрөө тохирох ийм одоо зүйлүүд бол маш ихээр нэмэгдэж байгаа учраас энийг одоо бас таа охин бас зөвөр ойлгох хэрэгтэй байна гэж ингэж бодсон. Улаанбаатар талан задгаад Улаанбаатар замын чиглэлийн авто зам дээр энэ хяналт шалгалтуудыг мөн эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. За үүний гол шалтгаан буюу энэ жил энэ босоо чиглэлийн авто зам дээр нийтдээ их засварын ажлууд бол хийгдэхтэй холбоотойгоор энэ хяналт шалгалтыг эрчимжүүлэхгүй бол бид их хэмжээний хөрөнгө зараад зам засварын ажлыг хийгээд байдаг. Дац хэтрүүлсэн зөрчил маань үргэлжлээд байх юм бол бид энэ хөрөнгийг бол өргүү зарах гээд байна гэдэг утгаараа бид энэ хяналт шалгалтыг бол эрчимжүүлж байгаа шүү гэдгийг бас хэлэх нь зүг байна. Ийхүү 6 дугаар сарын 2-ны өдрөөс Улаанбаатар Чойр замын үд сайн шанд өмнө говь дунд говийн авто замын чиглэлд хяналт шалгалт хийхээ мэдгэлээ. За улмаар зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, ачаа тээврийг зөөх шилжүүлэхийг бүрэн хязгаарлах хүртэл арга хэмжээ авахар болсон байна. За цаашлаад олон улсын усын чанартай авто замд зам тээврийн хөгжлийн төвөөс хариуцдаг нийт 32 төлбөр авах цэг байдаг гэнэ. Үүний 8 төлбөр авах цэгийг захимжуулсан бөгөөд үлдсэн төлбөр авах цэгүүдийг энэ онд багтаан бүрэн захимжуулж камерын хяналтын системд шилжүүлэхэр болжээ.